Хоёр асуулт нэлээд давхарцсан учраас хоёр асуулт асууя. Хуулийн зорилтын дээр энэ хуулийн зорилт нь Монгол Улсын үндсэн хууль заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэл нийтлэг хэрэгжүүлэг баталгаажуулах, хэвлэл мэдээллийн бие даасан хараа тус байдлын олон ургалт чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд оршино гэдэг. Тэгээ яг зүгээр энэ үндсэн хуулийн заалт нь өөрөө иргэнтэй холбоотой заалт байгаа. Монгол Улс үндсэн хуулийн 16-гийн 16 дээр болохоор иргэний одоо ийм баталгаатай эрх эдэлнэ гэдэг дээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэл нийтлэх гэсэн утгатай байгаа. Тэгэхээр яг энэ хуулийн агуулгыг харахаар иргэний энэ үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөтэй илэрхийлэхтэй холбоотой заалт байхгүй байгаа. Нөгөө талаас агуулгыг аваад үзэхээр хэвлэл нийтлэх үйл ажиллагаатай холбоотой байгаа. Тэгэхээр яг нэр нь өөрөө хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хууль буюу 98 оны энэ хуультайгаа адилхан ингээд нэр өгчхөөр хүмүүсийн бол одоо буруу ойлголт төрүүлээд нэлээд өргөн хүрээтэй юм шиг ингэж харагдаад байна. Тэгэхээр зүгээр Алтан гэрэл сайдаас асуух гэдэг нь болохоор энийг зүгээр хэвлэл нийтлэх үйл ажиллагааны тухай хууль гэжүүл илүү тодорхой болох юм шүү. Тэгэхгүй бол ийм эрхчлөөний тухай гээд ирэхээр тэгээд үндсэн хуулийн заалтыг оруулаад ирэхээр иргэдийн үзэл бодлоо илэрхийлэхдээ холигдож ойлгогдоод байна. Тэгэхээр энэ талаар таны бодол ямар байгааг асуумаар байна. Хоёрдугаарт нь энэ хуулийн төслийн 2 дугаар бүлэг дээр хэвлэл мэдээллийн хараа тус бие даасан байдлын баталгаа гэсэн 2 дугаар бүлэг байгаа. Энийн 6 дугаар зүйлийн гарчиг нь хэвлэл мэдээллийн эрхчлөлөөг төрөөс хангах баталгаа гэж. Тэгээ өнөөдөр бол төрөөс хэвлэл мэдээллийн эрхчлөлөөг хамгийн их боож хонд миний бодлоор бол төр болоод байгаа. Яагаад гэвэл энэ судалгаан дээр ч гэсэн юу гарч ирсэн байгаа. Энэ хавсарсан судалгаан дээр хэвлэл мэдээллийн байгууллагууд эдийн засгийн хараа байдлын улмаас бие даасан үйл ажиллагаа явуулж чадахгүй төрч байна. Өөрөөр хэлбэл мөнгө өгж байгаа эцдийнхээ төлөө үйлчлдэг юм болоод байна гэх. Тэгэхээр энэ хэвлэл мэдээллийн салбарт маань өнөөдрийн одоо жишээл бид нар мэдээ сонин харахад ч гэсэн улс төрийн агуулга түрүү шижир гишүүн бас хэлж ирсэн. Хийрхэл энэ их олон юм чинь гол бас үндэслэл нь энэ төрөөс улс төртэй холбоотой, улс төрчтэй холбоотой төрийн байгууллагуудын энэ улс төрчдийн төсвийн мөнгийг ашиглаж энэ зарцуулж байгаа энэ зардалтай нэлээд холбоотой байгаа. Тэгээ яг энэ дээр би түрүүн байнгын хорон дээр уулна асуулт асуусан хариулт авч чадаагүй. Тэгэхээр хоёрдугаар зүйл нь болохоор Алтан гэрэл сайдыг энэ хилцүүлэг ингээд үргэлжлэж явхаар бол сангийн амтай ярьж байгаа тийм үү төрийн байгууллагууд төрийн болон орон нутгийн өмчт компаниуд дээр яг энэ хэвлэл мэдээлэл хариуцсан хэдчнээн оронтой байгаа ямар зардалтай байдгийг дээр нь 3 дахь этгээдүүд энэ хэвлэл мэдээллийн салбарууд боловсруулах болон дамжуулахдаа ямар хэмжээний зардал гаргадаг гэдэг энэ дүнгээ мэдмээр байна. Дээр нь бас түрүүн за 1 минут нэмж өгье. Энэ хэвлэл мэдээллийн салбарын бас байгууллага байна гэж ойлгосон. Гэхдээ салбарынхаа нийт зах зээлийн хэмжээг мэдэхгүй байна гэдэг бас жоохон хангалтгүй санагдчихээн. Тэгэхээр энэ тоогоо хэрвээ энэ хилцүүлэгдэж явхаар бол энэ тоог бас нэг илүү ямар нэгэн байдлаар одоо тоо бас хилдэж өгөөч. Тэгэхгүй бол бас яг энэ ямар түвшинд байгаад одоо жишээлбэл хэвлэлийн эрхчлөөг төрөөс хангах баталгаа гэдэг энэ төр аль болохоор л энэ хэвлэл мэдээлэл дээр зардаг зарцуулдаг мөнгө багасгах нь илүү бас бодиттой мэдээлэл түгээх ийм болцоо хэтэрхий улс төрчид хийрэх энэ асуудлаас бас холт боломжтой юм уу гэж бодчихоо. Тэгэхээр энэ талаарх мэдээллүүдэд дараа энэ хилцүүлгийн явцад сангийн яамнаас болон энэ салбарын хүмүүс нь мэдээлэл олж өгөөч гэсэн ийм хоёр асуулт. За оюун сайхны Алтан гэрэл сайд хариулт өгье. За их төвшин гишүүний хэлсэн санал асуултуудаа ер нь байр суурь нэг байна уу? Тэгээ манай хуулийн төсөл 2 дугаар бүлэгт хэвлэл мэдээллийн эрхчлөлөг төрөөс хангах баталгаа гэдээ орсон. За зарим нь бол зарим хүмүүс бол жоохон гуйлаад төрөөс яаж хангадیں энэ гэж. Гэхдээ ерөөсө төрөөс жишээлбэл нийгмийн харилцааг хамгаалж иргэдийнхээ амь нас эрүүл мэнд эд төрөнгийг хамгаалж эрүүгүй хуулиар жишээлбэл хамгаалдаг. Үг хэлэхэд. За дээрэс нь оролцохгүй байж хамгаална. Төр энэ салбарт ерөөсө цензуур тавихгүй байх. Энэ агуулгын хяналт тогтоох гэдэг хуучин хуулиар зохицуулж ирсэн заалт маань яг энэ дотор орж байгаа. Төр өөрөө ямар нэг байдлаар цензурыг агуулгын хяналт тавихгүй байж оролцсон. Дээрээс нь төрийн байгууллага албан тушаалтан хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд бие даасан хараа тусаар эрхлэхэд саад авчруулах үйл ажиллагааг нь хууль зааснаас бусд үндслээр албатан зогсоох, татан буулгах энэ хууль зааснаас бусд үндслээр мэдээлэл их сурвалжаа илчлэх шаардлагыг хориглоно гэд ингээд
ийм байдлаар яаж энэ баталгааг хангах вэ гэдгээр томьёолж оруулсан. Хуулийн нэрний хувьд бол таны хэлсэн томьёолын дагуу байж бүрэн болно. Бид нөгөө хуучин явж исэн төслийнхээ нэрээр ингээд нэрлээ явж бас дахиад энэ хуулийн нэртэй холбоотой манай Лодо самбуу гишүүн өнтрээс өөр нэрлээд өөр хууль байх ёстой гэсэн юм нэр томьёоны асуудал үүж ярьж ирсэн. Хэлц хэсгээ шийдээд явбал хуулийнхаа нэр дээр ч гэсэн бид нар цаашаа ярилцах болцоотой. За төрийн байгууллага дээрх оронтоо бас энэ багцааг бид нар хуулийн төслийг судалж байхдаа гаргах гэж үзсэн юм а. Энэ хүнд юм бэлээ. Яагаад хүнд юм бэ гэвэл яг хэвлэл мэдээллийн байгууллагад өөрсдийн үйл ажиллагааг сурчлах гэж явахаас илүүгээр төрийн өмчтэй аж ахуй нэгж томоохон компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд гэж ямар нэг аяны доор энэ төр мөнгө шилжүүлдэг тоонууд их байд юм байна. Нарийн задаргааны өрөөсө гарч өгдөг, олдож өгдөг. Тухайлах юм бол ийм аян явуулна гэж нэг юм том малгай тавьж байгаа тэрний хөөрөнд гэрээ байгуулчихдаг. Тэрнээс яг жоохон мэдэн дүүрэн зарцуулагдав яав гэдэг нь бас тодорхой мэдэгддэг. Тэгэл бид нар ямар сайндаа зарцуулж байгаа мөнгөө ил сонгон шалгаруулалт явуулаа гэж аминдаа ил тод байлгаад за тэгээд тэр журмын нь бол батлыг гэдэг засгийн газар батлаа гэдэг байдлаар оруулчихад байгаа. За энэ туйлын төслийг хилцээд явбал таны хэлж байгаа тэр тоо баримтыг тодруулахаас арга байхгүй юу? Ер нь ямар хэмжээний хөрөнгө эргэлдэж байгаа юм? Энээс ямар хэмжээнд төрөөс гарч байгаа юм? Энэ өөрөө хэвлэл мэдээллийн байгууллагын хараад ус бие даасан үйл ажиллагаанд яаж нөлөөлж байгаа юм гэдэг дээр бид нар харахаас арга байхгүй. Өнөөдөр бол яг энэ төрийн болон албаны нууцын тухай хууль, мэдээллийн ил тод байдлын тухай хууль гэдэг олон хуулиар энэ үйл ажиллагаа нь хязгаартай байгаад байгаа учраас бид нар энэ дээр бол тодорхой хариулт өгч чадахгүй байгаа. Тэг одоо энэ бидэнд бол одоо жишээ нь түрүүний сонгуулийн судалгаа бид нар ингээл хэлэхэд өнгөрсөн дата буюу бид нар 2024 оныхоо энэ дата юмнууд нь бүрэн олдохгүй 20 оны сонгуулийн датаг хараад бид нар тоо баримт хэлж явах жишээ нэ. Тэгэхээр яг энэ эдийн засаг зах зээлтэй холбоотой таны хэлж байгаа тоо баримтуудыг судлах шаардлага байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна. За Дашцрангийн инх төвшин гишүүн тодруулжсоё. 6-гийн 5 дээр нэг ийм сая төрийн байгууллага, төрийн бол орон өмчтөний хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагаагаа тусгаалan сурчлуулах гэсэн мэт энийг зөв бусад орнуудад болохоор яг төрийн үйлчлэгээ сурталчлах юмыг зөвшөөрөөд одоо шиг үйл ажиллагаа зохицуулан сурчлах гэхгүй одоо төрийн үйлчлэгээ сурталчлахыг зөвшөөрдөг бусад юмыг хоригддаг улс төрийн үйл ажиллагаануудыг одоо тим шинжтэй үйл ажиллагаанууд хоригддаг тийм залтууд байдаг. Иймэрхүү зохицуултын талаар та юу гэж бодож байгаа? За Алтан гэрэл сайд. Тэгээ энэ нөгөө үйл ажиллагаа гэхээр бас таны хэлж байгаа саналыг хүлээлгэж авч байна. Үйл ажиллагаа гэхлээр дарга нь ямар мундаг өдөрдөгч болох тухай, захирал нь хичнээн сайхан санаачлаг гаргасан тухай бас тийм сурчлагаа болж хуурах гэдэг агуулга байх юм байна л да. Бид аль болохоор мэдээллийн агуулга руу л орохгүй гэж ингэж үйл ажиллагаа гэдэг үгийг тавьсан. Тэгэхдээ агуулга дотор бүр илүү нарийсгаад төрийн үйлчлэгээ гэдэг агуулгаар бас оруулж энийг илүү сайжруулж болох юм байна. Хүлээн зөвшөөрч. Тийм байна. За Батбаярын Жаргалан гишүүн асуулт асууя.